Чи хурж үзнэ үү? Тэгэхээр яг шуналтай очих гэдэг. Би чамайг хараад байгаа. Ямар хүн манад хөргөө авах гэдэг нь үг би хараад байгаа. 50 сая онцгой нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар бол гэр бүлийн дугаар, тусгай дугаар байгаа. Ингээд манай өнөөдрийн дугаарт бол эмч Ёндангийн гэр бүлийнхэн маань хүрэлцэн ирсэн байна. Та дөрөвд 50 сая төгрөг байна. Надад 8 асуулт байна. Тоглолтоо эхлэе. Дуу хөгжим. За ямар ч дуу хөгжим байж болно. Дуу хөгжим. Амархан сайхан. Гэхдээ амархан гэж хөө чинь хөгжмийн зохиолч мохол тий дээрс нь хөгжмийн яруу найрагч Тэгээ одоо сүүлийн үеийн хөгжмийн урсгалууд байж болно. За би өстө байхгүй. Зүгээр зориг хэмэр дагд юм аа. Зүгээр л явъя. Сайхан. За хэн хоёр чинь үлдэх үү? Харин аав бол тодорхой. За аав хинтэйгээ үлдэх үү? Аав сонгол аваад. За дуу хөгжим дээр одоо хүүхдүүд хэн үлдээ гэж бодчих юм. Би бас хөрвөө хүүгээ бас одоо ямар юм бэ? Зүгээр хэрэгтэй юм дээр хэрэгтэй юм дээр бас хүүгээ ашиглая. Миний хүүгээ суугаа ярьсан. За юу тийшээ. Тийшээ. Амжилт. Ямар муугаа юу юм бэ? Сандраад байгаа. Амжилт хоёроо. Оролцогчдын маань нэг дэх асуултын сэдэв бол дуу хөгжим гэдэг сэдэв гарч ирсэн. За аав маань бол дунд охиноо авч үлдсэн. За хүргэн болон том охиноо бол сэлгээний тамирчдын суудал руу оруулсан байгаа тийм ээ. Эхний асуултыг бол ямар ч байсан дунд охинтойгоо давж гарья гэж шийдсэн байгаа. Одоо ингээд дэлгэцэн дээр 4 хариулт гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц тоодог бяцхан ангаахай. Хоёрдугаар дэлгэц нугасны муухай дэгдээхэ. Гуравдугаар дэлгэц ойн хүрэн баавгай. Дөрөвдүгээр дэлгэц олон янзын шувуунууд. Тоглоом хэмээх хүүхдийн дуунд эдгээр амьтдын аль нь дуулагддаггүй вэ? Тоглоом. Тоодог бяцхан ангаахай, нугасны муухай дэгдээхэ, ойн хүрэн баавгай, олон янзын шувуунууд. тоодог бид Цаг явсан. ангаахай ай хүрэн баавгай олон янзын шовонод Зөв охин авч үлдээ. яна Цагийг зогсоох уу? За тэгээ. Тэгээ. За цагийг зогсоё гэдэг баяр хүргэе. За оролцогчд маань нэг дэх асуултандаа хариулсан байна. Тоглоом гэдэг дуунд эдгээр үгнүүдийн аль үг нь дуулагддаггүй вэ? Аль амьтан нь дуулагддаггүй вэ? Гэсэн асуулт байна. Тоодог бяцхан ангаахай, нугасны муухай дэгдээхэ, ойн хүрэн баавгай, олон янзын шувуунууд гэсэн 4 хувилбараас нугасны муухай дэгдээхэ гэсэн хувилбар дээр 50 сая төгрөгөө бүгдийг тавьсан байна. Яагаад тавьсан? За манай одоо дунд охин маань цэцэрлэгээр их хүмүүжсэн л дээ. Тэгээд ер нь цэцэрлэгтээ орж ирээд олон янзын дуу, хүүхдийн дуу муу дуулдаг байсан. Тэгээд тэрний дачхавья гарч ах шиг байна. Цэцэрлэгийн багш нар маань бас сайн заасан байна. тоодог бяцхан ангаахай гэдэг айн бүрэн байгуулч ингэдэг л Хөдөлгөөнтэйгээр. тий олон янзын шоонууд тэр ингэ Их бол тий. нугасны муухай дэгдэхэ гэж байхгүй Нуусны муухай дэгдэхэ бол манай нөгөө үлгэр. Тийм үү? Тэгээд Оролцогчд маань хариултандаа итгэлтэй байна. Зөв хариултыг харцгаая. ёо. За оролцогчд маань нэг дэх асуултаа амжилттай давж чадсан. Үнэхээр нугасны муухай дэгдээхэ гэж дуулагддаггүй юм байна. 50 сая төгрөг бүрэн бүтнээрээ байгаа. Одоо бид хоёр дахь асуултын сэдвийг харах гэж байна. Хувцас загвар. За оролцогчдын маань хоёр дахь асуултын сэдэв бол хувцас загвар гэсэн сэдэв байгаа. Одоо дэлгэцэн дээр 4 хариулт нь гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц Иесусийн дуртай өнгө. Хоёрдугаар дэлгэц хойд туйлын далбааны өнгө. Гуравдугаар дэлгэц харанхуйд танигдахын тулд. Дөрөвдүгээр дэлгэц Coca-Cola-ны реклам. юутай хаваа Санта Клаус улаангийн хувцастай байдгийн шалтгаан
эдгээрийн аль нь вэ? Иесусийн дуртай өнгө, хойд туйлын далбааны өнгө, харанхуйд танигдахын тулд Coca-Cola-ны реклам. За явлаа. Юу заяа. Есүсийн дуртай өнгө гэхэлэр одоо нэг Есүс өөрийнхөө дуртай өнгөөр Санта Клаусыг магадгүй нөгөө эн чинь Америк талтай юм чинь тийм байж болох юм. Гэхдээ туулын далбааны өнгө. Ерөн зөвхөн Coca-Cola-ны реклам дээр Санта Клаус их гардаг даа тийм. Шинжил болохоор нэг удаа авчихсан. Энэ харанхуй танигдахгүй тул тэр нэг кола. Үгүй Иесус гэдэг чинь яа тэр зүгийг 34 секунд Есүс хойдод хөрдөр тавьчих. 25 секунд үдсэн байна. Иесусийн дуртай өнгө гэдэг дээр тавь. Харанхуй танигдахын тулд гэж. Харанхуй биш дээ. юу юм бэ? Иесусийн дуртай өнгө гэдэг тавь. Гүй хойд төлөвлөлт дээр тавьчих. Одоо 4 цаг дуустаа. Харанхуй танигдахгүй тул. За оролцогч маань хувц цаг өгсөн сэдвийг хоёр дахь асуултын сэдв болгон хүлээн авсан. 4 хариулт гарч ирсэн байгаа. За харанхуйд танигдахын тулд гэсэн хувилбарыг яагаад орхисон бэ? Би зүгээр яг бодож байна. Тас харанхуйд улаан өнгийн хувцас бас нэх их ядаргаад ах хувцас биш. Тийм үү? Тий, ер нь бол улаан гэдэг чинь одоо ингээд харанхуйд бид нар улаан өнгийн хувцас харъя гэж бодохгүй шүү дээ. Тэгэхээр харанхуйд хүн аль болох цайвар өнгө өмсчээж ядарна шүү дээ. Тий, тэгэхээр энэ тэрийг орчих уу? тэрийг ер нь орчихлаа. Хойд туйлын туяа гэдэг нэг сони юм байдаг шүү Тий. дээ. Маш их сони ингээд улаан өнгө байдаг байхгүй. Туяанд бол улаан, ягаан, хөх, цэнхэр гэдэг тэр хойд туйлын тэр өнгийг үзэж харуул бас их сонио. Coca-Cola-ны реклам гэж юу? Аавс асуугаар. Coca-Cola ч өөрөө зүгээр улаан өнгийг бэлгэдэ явдаг. Тийм үү? Тэгээд ер нь дэлхийн дахинд юу гэдэг юм бэ? Одоо мэдгүй бидний мэдэх одоо энэ хойд Орос ч гэдэг юм уу бид нэр рекламыг харж байхад ихэвчлэн Санта Клаус Cola гэх рекламдах маягтай. Тэгээд Coca-Cola-ны нөгөө одоо рекламны одоо машин дээр одоо Санта Клаусыг дүрслээ үзүүлсэн байдаг. Одоо ялангуяа бид нар одоо шинэ жилээр 31 хүрэхийн өмнө бол ер нь тувд Санта Клаус Coca-Cola-ны реклам хоёрыг хамт үздэг шүү дээ. Оролцогч маань Иесусийн дуртай өнгө гэсэн хувилбар дээр 12 сая төгрөг тавьсан байна. Хойд туйлын далбааны өнгө гэсэн хувилбар дээр 9 сая төгрөг тавьсан байна. За үлдсэн 29 сая төгрөгийг Coca-Cola-ны реклам гэсэн хувилбар дээр тавьсан байна. Харанхуйд танигдахын тулд улаан өнгөтэй байд хувцсыг сонгосон юм а гэдэг хувилбар дээр бол мөнгө тавиаг байгаа. Зөв хариултыг харцгаая. Биш юм байна. 12 сая төгрөг доош унда Иесусийн дуртай өнгө бол биш юм байна. За, ер захаасаа биш гэж яваад байна шүү. Яна. Арай одоо харанхуй танигдахгүй тулд нэг 21 сая төгрөг доош унда тэрвээ Coca-Cola-ны реклам байх бол оролцогч маань 29 сая төгрөгөөр нэвтрүүлгийг цааш дөрвөлжлүүлэх болно. Харин харанхуйд танигдахын тулд гэдэг хувилбар байх юм бол нэвтрүүлгийг өндөрлүүлэхээс өөр аргагүй болох нэ. арай харанхуй танигдахын тулд цагаан л өнгө авч өмсөн үү? Тийм тод тий. Яа. Гүй кола гэхдээ Аавта мөргөө. За, оролцогч маань хоёр дахь асуултандаа хариуллаа. 29 сая төгрөг тэдэнд үлдсэн. Харин 21 сая төгрөг доош унсан. Санта Клаусын хувцас яагаад улаан байдаг вэ гэвэл Coca-Cola-ны реклам юм байна. Тэгэхээр Санта Клаус маань бас нэлийн сүүлд үүссэн зүйл байж таархан тийм ээ. Coca-Cola маань 1895 он гэж бодглохлоор оролцогч маань одоо 3 дахь асуултынхаа сэдвийг харах гэж байна. Хүний бие. Яа. За нөгөө хоёроосоо сэлгээ хийх үү? Яах вэ? За ер нь Бэж дөө. ингээд одоо энэ охинтойгоо бас нэг эхний хоёроо явсан юм байна. Нэг 3 гэж үзээд яваад нөгөө хоёр маань бас юу гэж бодож байна вэ? Яа. За, оролцогч маань бол сэлгээ хийхгүйгээр энэ бүрэлдэхүүнээрээ 3 дахь асуултаа давах гэж үзье гэж шийдсэн байна. Сэдв бол хүний бие гэсэн сэдв байгаа. Одоо дэлгэцэн дээр 4 хариулт гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц бөөр. Хоёрдугаар дэлгэц уушиг.
3-дугаар дэлгэц өндгөвч. 4-дугаар дэлгэц нүд. Асуултыг харъя. Эдгээр хүний хос эрхтнүүдээс аль эрхтэн нь нэг төвшөнд биш яг зэрэгцэж байрладаггүй вэ? Нэг төвшөнд биш яг зэрэгцэж байрладаггүй вэ гэнэ. Бөөр, уушиг, өндгөвч, нүд. Өндгөвч бол тийм, нүд бол тийм. Бөөр бол нөгөө жижиг том байдаг. Өндгөвч юм биш үү? Юу гэнэ хөөе? Бүр нөгөө оод хий. Өндгөвч эрхтнүүдээс Бүр нөгөө оод ич. Бөөр энэ хойноо ингээд энэ хоёр бөөр чинь бас байж дээ. Тэгээд ингээд Хоёр нүд. Уушиг чинь 35 секунд үлдсэн байна. хос аль эрхтнүүдээс эрхтэн нэг төвшөнд биш. Яг зэрэгцэж байрладаггүй вэ гэж байна. Ер нь гэхдээ нарийн үзүүл заа юу. Хүний нүд бас яг нэг шулуунд байдаг. За мөнгө барьшуулаарай. 24 секунд үлдсэн байна. Уушигч юу юу лээ? уушиг. Бүр тодоо өөр өдөртөө 50 штеп. 5 секунд үлдлээ. Мөнгө барьшуулаарай. Төвшөнд биш. Та тэгвэл уушиг Нэг төвшөнд өөр байдаг бай. Зэрэгцэж байрладаггүй вэ? Бүр нөгөө их таа. Уушиг шүү. 7 6 Байрладаггүй вэ? Бүр нөгөө 50 штеп. 2 1 Гэхдээ яг нарийн зүгээр яг ерөн зүгээр хүний эд эрхтний яг нарийн үзүүл одоо ингээд нарийн үзүүл бүгд чиний нүд ч гэсэн нэг төвшөнд биш байгаа байхгүй юу? Ингээд дадий байна. Харж байгаа? Яг ийшээ дадий байгаа байхгүй юу? За миний ч бас нэг тийшээ дадий. Яг нэг төвшөнд биш. За тэгэхээр яг нарийн үзэх юм бол бүгд л тийм. А гэхдээ хоёр нүд нэг төвшөнд байнаагүй байгаа. Тийм үү? Хоёр чих байнаагүй байгаа. Өөр бас ингээд нэгэд баймаар байгаа. Би бас энэ охинд иргэдлээд байгаа. За оролцогч маань бол мөнгө байршуулсан байна. Бөөр уушиг хүн. Нүд гэсэн үйлбэр дээр 5 сая төгрөг тавьсан байна. Та нүдийг жоохон далий гэж бодоод тавьсан уу? Яах зүгээр тэгээд сандраа тавьчихлаа. Нэгдүгээр дадий. Хоёрдугаар одоо бодоход би уушиг яг нэг төвшөнд биш байх болов гэж бодож байна. Энэ охиныгоо би бөөр гэдээ харал. Уул биштэй гэж бодох юм. Бөөр яг энэ хүний хойнд унжаад нэг шулуунд байд юм болов уу хүн болоод гэж боддог. 10. Уушиг гэсэн үйлбэр дээр 10 сая төгрөг тавьсан байна. Нүд гэсэн үйлбэр дээр 5 сая төгрөг тавьсан. Үдснийг нь бөөр гэсэн үйлбэр дээр тавьсан юм байна. Би зүгээр одоо бодоход уушиг нэг төвшөнд биш байх үйл гэж бодож байна. Өндгөвчн дээр болов уу? Уушиг чинь бол Өндгөвчийг бодсон уу? Өндгөвчийг бодсоо. Өндгөвч чинь Нөгөө эргэтэн гэж байгаа шүү. Сандрахтай байж за Өндгөвч өндгөвч чинь доор дээр байрны энтер гэж бодлоо сая. За оролцогч маань бөөр гэсэн үйлбэр дээр 14 сая төгрөг, уушиг гэсэн үйлбэр дээр 10 сая төгрөг, нүд гэсэн үйлбэр дээр 5 сая төгрөг тавьсан байна. Өндгөвчн дээр мөнгө тавиаг байгаа. Хэсгэн зар сурталчилгааны дараа эргээд уулзцгаая. Харъя. Эдгээр хүний хос эрхтнүүдээс аль эрхтэн нь нэг төвшөнд биш яг зэрэгцэж байрладаггүй вэ? Уушиг гэсэн үйлбэр дээр 10 сая төгрөг тавьсан байна. Нүд гэсэн үйлбэр дээр 5 сая төгрөг тавьсан. Үдснийг нь бөөр гэсэн үйлбэр дээр тавьсан юм байна. Тэгмэлчтэй та бүхэн яг одоо боловсрол хөгжлөөр 50 сая мөн шоу нэвтрүүлгийг үзэж байна. Өнөөдөр тусгай дугаараар гэр бүлийн 4 гишүүн оролцож байгаа. 3 дахь асуултанд хариулсан байгаа. Хүний биеийн хос эрхтнүүдээс аль эрхтэн нь бол нэг төвшөнд байрладаггүй вэ? Нэг төвшөнд зэрэгцсэн юм биш. Одоо би байдаг вэ гэсэн асуулт байлаа. Бөөр гэсэн үйлбэр дээр 14 сая төгрөг, уушиг гэсэн үйлбэр дээр 10 сая төгрөг, нүд гэсэн үйлбэр дээр 5 сая төгрөг тавьсан. Тэр нүдийн тавыг биш нь тавьчихгүй. үсэлттэй бөөрөө даруул үсэлдэг шүү дээ. Тэгэхэд энэ чинь юу юм? Яг юм хосороо ингэж хойно ингэж байрлах учраас бөөрөө ингэ дарж байгаа байхгүй. Тэгэхээр би бөөр биш. тийм л дээ. Гэхдээ Уушиг төвшний хувь тэр чинь хөдөлгөөнгүй байх. Нүд бол нэг төвшөнд юм байна. Яг жижиг том байдаг л ба. зарим үнэх дадий. Нүдэн дээр тавьж байхын оронд өндгөвчн дээр тавьдаг биш. Яагаад? Өндгөвч өөр газар байдаг юм байна. Аагүй. Аа? За өнгөрсөн нэр. Өндгөвч. Яна. Уушиг биш болж таарлаа. 10 сая төгрөг мөн доош онс нийтдээ 15 сая төгрөг доош унчаад байна.
Хэрвээ бөөрөл биш байх юм бол өндгөвч болж таарлаа. Яа. Гүг харин бүүрдээ шууд ороод хийчих гээд байгаа чинь. Мөнгө аваад. За ямар ч байсан бадам цэцэг маань бас нэг аминд орлоо бас. Би өөрийн боловсрох гэсэн юм. За олж. За ингээ орлогчд маань 3 дахь асуултад авч чадсан 14 сая төгрөг тэдэнд сэдвийг харах гэж байна. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчдэр санхүүгийн боловсролыг дэмжигч Холомт банк, Туркийн цэвэр жимсний шүүс Тамек брэнд бидэнтэй хамтран ажиллаж байгаа байлаа. Бид одоо 4 дахь асуултын сэдвийг харах гэж байна. Тоглоом. Тоглоом. Тоглоом гэдэг чинь. Би өстой тоглоомд марах хүн шүү дээ. Цом бах юм. Тий, манай одоо хамтран тоглос одоо бадам цэцэг маань бас үүргээ их сайн биелүүллээ. За. Би бол одоо маш их баяртай байна. Да. За тэгээд тэнд сууж байгаа хоёр хүнээс бас өөртөө Хэний нэрвэрэ гэж юу? Одоо ирүүлэе гэж чадахгүй. Тэд нар ч өөрсдөө хин нэг нь хараад ирээ. Та хэний нэг сонгож байна? За тоглоом. Манай хоёр юу ярьж байгаа хайлт нэг нь ирж байгаа бах гэж найдаж байна. Тоглоом чи дэрж чинь цоомоо гэж. За. Тэгэхээр цоомоо. За. Бас ойлголоо. эрэгтэй хүн те нөгөө тоглоом сонирхол Би нэг бол юм тоглоом шүү. тоглодог юм шүү. За ойлголоо. За таныг тусгай мэдээ өрөөрөө үрж байна. Баярлалаа. За баярлалаа. За ингээд орлогчдоо сэлгэхээр болсон Лавсар ах маань бол өөрийн дунд охин болох бадам цэцгээ сэлгээний суудалд одоо тусгаалan бэлдсэн өрөөрөө явуулж оронд нь өөрийн хүргэн болох Соломон баярыг дуудсан байгаа. Ингээд Соломон баяраа угтаавцгаая. За тавын одоо 4 дахь асуултын сэдв бол тоглоом гэдэг сэдв байгаа. Тоглоом. Ямар тоглоом байхыг нь бол мэдэхгүй. Одоо дэлгэцэн дээр 4 хариулт гарч ирнэ. 1-р дэлгэц 8. 2-р дэлгэц 10. 3-р дэлгэц 12. 4-р дэлгэц 20. Чи мэднэ. Чи мэднэ. За хоёул хамаг бол Соо. За. Гилийн боолын зураг гарч ирлээ. Энэ зурагт стандарт хөдрийн 1 боолыг харуулсан байна. Энэ хөдрийн 4 боолын нийт хэдэн нүд тоглогчд харагдах вэ? Юу гэсэн? Энэ өдрийн 4 боолын. Өдрийн 4 боолын нийт хэдэн? За одоо энэ хөдрөн дээр бол жишээ нь 2 нүд нааша харж байна шүү дээ. Тийм ээ? Нийт стандарт хөдрийн бүх боолын 8 нүд нааша харж байх вэ? Цаг яваа. Боолтой 8 юм шүү. 8 л шүү дээ. Жил мэдэн дээ. Бүгэн чинь би мэдэх юм байна. Зарим боолынх нь 2 нүд харж яадаг биш байц? Харин. Чи яг хөдрийн тоглодог юм боддоо. Бүгд ийм 2. Та надад зарим 4 байдаг юм шүү. Надад итгэв. зарим нь ингээд зарим нь ингээд Тэр чинь 2 нүдтэй, дороо 2 нүдтэй 4. 8 12 2 тавих ойлго байгаад. Хуваасан дээ юм шүү дээ. Яг мэдэхгүй юу? Шууд 8 юм шүү. Урагшаа хасаад хэдэн секунд 30 уу? Энэ удаанд хажуунаас Урагшаа харсан хөдрийн юу байдгүй юм да. Тийм үү? А? За чи За 8 дахь болчихгүй. Та итгэхгүй. Та дүнээс фото та. ганц хоёрыг жаа хайхгүй юу? За яг ингэж тавьчих. Цаг дууссан. Орлогч маань тоглоом гэсэн сэдвийг сонгосон байгаа. Стандарт хөдөр буюу дэлгэцээр гарсан байгаа гилийн боол. Түүнтэй адилхан яг цэцгийн боол, дөрвөлжингийн боол, мундангийн боол гэж 4 боол байгаа.
хэдэн воолын нүд наашаа харж байдаг вэ? Гилийнхтэр бол 2 нүд наашаа харж байна. Нийтдээ хэдэн нүд наашаа харж байдаг вэ гэсэн асуулт байлаа. 8 гэсэн хувилбар дээр ихэнх мөнгөө тавьсан байна. Харин 12 гэсэн хувилбар дээр 3 сая төгрөг тавьсан байна. 10 бол биш үү? Яг зөв. Өш 12 бол арай учир нөгөө хөдрийн 2 удаа наашаа харсан бас байж магадгүй. тийм юм бол байхгүй. Юу зүгээр хөдрийн нөгөө хүн нь шүү дээ. Хүн чинь бол боолоор яадгүй шал өөр юм байдаг үстэй. Тийм тэр Ядаад ноён байдаг үстэй тий. Тийм. Ноён хатан зөндөл юм байна. Тийм Боол гэдэг энэ те. 4 воол. асуудалгүй зоригтой. За зөв хариултыг авцгаая. За 90 гүтг юм биш өсөрдөг юм уу? Ганц боолыг нааш нь харуулна гэж байхгүй бах. Би дандаа хосоор нэг явчихгүй. 2 хар нь хажуу тийш харцсан байдаг гэхэд 2 удааны нааш нь харуул зурж магадгүй гэж бодоод 4 боолын нийт хэдэн нүд тоглогчд харагдах вэ гэж. Асуудалгүй баймаар юм тий. Одоо шууд ингэн Энд одоо хэд харагдаад байгаа юм бэ? 2 л доо. 2 сар. Яг 2 байна уу? 2. Одоо 12 он. Тэгээ 12 онгоос тэр аюушигээ гаргаж ирэхгүй дуусчих юм дээ яа. Тэсэлт өөрөө би ингэж гарч ирээгүй шүү. Таны дуудлагаар гарч ирсэн шүү би. 20 нүд бол байдгүй маа. Байхгүй байна. 12 гү шүү. 8 л байгаа хөө. 8 баха. Яг юмыг яаж мэдхүүгээд 12. Хэрвээ 8 Яг 10 байвал ч бас юм шүү. Арайгүй л. Гуаха. Юу вэ? 11 сая төгрөг доош унда. 8 нүд бол наашаа харж байдгүй юм байна 4 боолын. Зоо. Чиш бүр айгүй ихтэй байсан гэдэг. Харин тий. Тэгээд яг 2 удаанд наашаа хардаг байж магадгүй л гэж зүгээр таамагдаад. За аюуш тэмдэстэй боо юм болж байгаа. Одоо 10 байж бодлоо. Яа, нэрээ сая. Гэхдээ ер нь тоглож байгаа хүн тэр боолын юу хардгүй. Мөнгө авах. За Та тавьснаа. миний хөл дөнгөж орж ирсэн бас хамаг юм унгаасан бас. Хамаг юм унгасан. Юу яаж мэдгүйгээ. За оролцогчд маань 4 асуултаа давж чадлаа. 3 сая төгрөг тэдэнд үлдсэн байгаа. Стандарт хөзрийн 4 боолын нүднүүдийн тоолох юм бол нийт 12 нүд наашаа харж байдаг юм байна. 3 сая төгрөгтэй үлдсэн. Одоо бид 5 дахь асуултын сэдвийг харах гэж байна. Орос кино. Заавал мэднэ те. Энэ сэдв дээр шинээр хүн оруулж ирэх үү? Энэ багаараа явах Энэ уу? дэр манай бол асуудалгүй. Гүүш ястай аюултай. За энэ багаараа явах уу? Эсвэл сэлгээ оруулах юм уу? Би 11 сая алдсан чи явах уу? Тэгтээ бас. За хаашаа явах уу гэж хавтчихсан. Энэ багаараа нэг явахгүй да. Цаашаа явах шин. Цаашаа энэ авдаага засч одоо энэ дэр чинь зөв ажиллана гэж бодож явах уу гэж. За. Тэгээ яхаар болов? Энэ багаараа юу? Энэ багаараа Нэг явъя та. За оролцогчд маань Одоо 5 дахь асуултын сэдв болвол Орос кино гэсэн сэдв байна. Дэлгэцэн дээр одоо 5 дахь асуулт учраас 3 хариулт гарч ирнэ. 2 дээр нь манай 2 оролцогч мөнгө байршуулах боломжтой юм а. Одоо ингээд дэлгэцэн дээр хариултууд гарч ирнэ. 1-р дэлгэц Донго Юрий Никулин. 2-р дэлгэц Хулчгар Георгий Вицин. 3-р дэлгэц Хашир Евгений Моргунов. Шүүрэгт тохиолдсон явдал "Ви ажиллагаа" кинонд хэн нь агуулгын манаач эмгэнийг ухаан алдуулах үүрэг хүлээдэг вэ? Донго Юрий Никулин, Хулчгар Георгий Вицин, Хашир Евгений Моргунов. Цаг явлаа. За хэн нь юу вэ? манай чинь миний хүлээдэг бай. Кинон дээр ингэдэг штэ. Виц нөгөө нэг юм муурнууд барьж аваад нэг хиймэл юу нэг юм юутай ачууранда юм шингээчээд дарж унгаагаад байдаг үстэй. Юрий Никулин болохоор нэг юм хаалга онгоцох нэг юм бах барьчаад хадаа суудаад байдаг. Маргунуу нь болохоор Маргунууны яадаг вэ? Нэг цогтөг мөхтгөл юм хийх гэдэг үү? 35 секунд үлдсэн байна. Мөнгө байршуулаарай. Ухаан алдуулах үүрэг хүлээдэг вэ? Вицэн дээр тавьчих уу?
Та өөрөө зөрдөөд авчихгүй. За тэгэхэд юурын ихэд ингэдэг маргуу навчинд цохиж мөхөд 22 секунд үдсэн байна. Вау. Маргуу навч дээр. Маргуу навч яа гэдэг. Та өөрөө юу сайн мэдгүй. 10 9 8 7 6 5 4 2 1 хандуулсан. За орцогч маань орос кино гэсэн сэдв 5 дахь асуултын сэдв болгон хүлээн авсан. Дэлгэсэн дээр бол Донго буюу Юрий Никулин, Хулчгар буюу Георги Вицин, Хашир буюу Евгений Моргунов гэсэн 3 бидний мэдэх жүжигчид байна. Харин Эр үгийн И ажиллагаа гэдэг кинон дээр дэлгүүрийн манаач эмгэнийг ухаан алдуулах үүргийг хэн хүлээдэг вэ гэсэн асуулт байлаа. Хулчгар буюу Георги Вицин дээр 3 сая төгрөгөө тавьсан байна. Яагаад? Ер нь яг киноны үйл явдал жоохон санагдчихад байна. Энэ гурав ч нэг зах дээр ч үлээ юм зараад, Маргунов ч нэг хяналт хийгээд Никулин зараад байж байдаг ч үлээ. Тэгээд энэ Вицин зараад байж байгаа юм аа. Тэгээд нэг юм хийчээд нэг муурнуудаа нэг шавар муурнуудаа ухаалдуулаад унгад тавиад нэг ингэж байдаг. Сүүлдээ эн чинь өөрийнхөө амыг тагнаад ухаалцдаг шүү дээ. Дүрийн хүн ирэхээр те дүрийн хөтлөгдөөл явна шүү. Гэт нэг ухаатаа үнтэй. Би зүгээр Маргунов дээр нөгөө би хаата том хүн нэг юм цохиж хүнийг ухаалдуулах юм байдаг л үү гэдэг дээр зүгээр жоохон бодож байна. Гэтэ яг үүрэг хүлээхэд Вицин хүлээн. Үүргийг бол Георги Вицин хүлээдгээ гэж ерөнхийдөө бодож байна. 3 сая төгрөгөө тавьсан байна. Энэ бол 50 сая шоуны нэвтрүүлгийн 5 дахь асуулт байгаа. Зөв хариултыг харцгаая. Маргунов яах вэ гэж бодчих. Юу хийчих. Сони юм аа. Би түрүүнийхээ бодоод байгаа. Шокноос гарахгүй. Шоконд орчлоо би. Яа, Моргунов бол биш юм байна. зүгээр хайх. Орцогч маань 5 дахь асуултаа амжилттай давж чадлаа. 3 сая төгрөг тэдэнд бүрэн бүтнээрээ байсаар байгаа. Одоо бид 6 дахь асуултын сэдвийг харах гэж байна. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчдэр санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк, Туркийн Тамек брендийн цэвэр жимсний шүүс бидэнтэй хамтран ажиллаж байгаа үедээ бид одоо 6 дахь асуултын сэдвийг харах гэж байна. Сонин хачин. За яг ингэж бодож байна бас. Эхний охинтойгоо бас 3 үед явцсан, тий? Одоо бас цаамотойгоо бас 3 үе. Одоо чи хоёроо хоёлоод авцсан. Бас 3 дахин. За яачсан. Хоёул сая-саяар нь 3 тавилаа гэхэд аюушаага оруулах боломж нэг байгаа тийм биз дээ. За оролцогчд маань бол 6 дахь асуултаа энэ бүрэлдэхүүнээр нэг яваад үзье гэж шийдлээ. 3 сая төгрөг манай оролцогчдод байгаа. Одоо дэлгэсэн дээр хариултууд гарч ирэх болно. Нэгдүгээр дэлгэц сансрын органик бит. Хоёрдугаар дэлгэц нян. Гуравдугаар дэлгэц мутант амьтан. Нидерланд улсын Амстердам хотын амтны хүрээлэнд нэгэн сонирхолтой үзмэр бүхий хэсэг 2014 онд нээгджээ. Энд ямар үзмэр нээгдсэн бэ? Сансрын органик бит, нянгийн үзмэр, мутант амьтдын үзмэр. Энэ нэг цаг явлаа. Сонсчихсон санагдах энэ мутант амьд гэдэг тийм үү? Нян сонирхолтой үзмэр бүхий хэсэг. Сансрын органик бит. Танд юм байна уу? үзмэр нээгдсэн бай. Амстердам хаана гэсэн бэ? Хүрээлэн. Амтны хүрээлэн гэж байна шүү дээ. Амтны үрэлэн. Тэгэхээр тэр мутант амьтан байж байгаа. Та инхүү. Амтны хүрээлэн гэж байна, тий? Тий. Амтны хүрээлэнд нэг сонирхолтой үзмэр хийсэн. Энэ ямар Сансрын органик бит гэж чинь юу? бит шүү дээ. Зүгээр бит шүү дээ. Ням бас харуул тусгад юм. Амтны хүрээлэн. Нянгаар үзсэн Ням юм. ч одоо тэгээд ийм томруулдаг шиг дээр харах. 23 секунд үлдсэн байна. Томруулдаг шиг дээр ингээд энэ ням энэ чинь сонирхолтой үзмэр шүү дээ. Няндаас юм. Тий? 17 секунд үлдсэн байна. Амтны хүрээлэнд нэг том томруулдаг шиг энэ цаана ийм ням байна гэдэг хэлчих юм. 9 8 7 6 5 4 3 2 1 цаг дуусна. Амтны хүрээлэнд
Ямар ч амтнд байна. Одоо яах вэ ер нь тэгээд. За оролцогч маань 6 дахь асуултанд хариулсан байна. Нидерландын Амстердам хотын амтны хүрээлэнд 2014 оноос нэгэн шинэ үзмэр бий болсон юм байна. Үзэгчдийг бол нэгэн татж байгаа юм байна. За тэр нь бол ямар амттын үзмэр онцгой үзмэр байгаа юм бэ? Мутант амттын үзмэр, нянгийн үзмэр, сансрын органик биетүүдийн үзмэр гэсэн 3 хувилбар байна. Оролцогчд маань мутант амттан гэсэн хувилбар дээр 2 сая төгрөг, нянг гэсэн хувилбар дээр 1 сая төгрөг, сансрын органик биет гэсэн хувилбар дээр мөнгө тавиагүй байна. Яагаад мутант амттан дээр тавьсан? Яг нь ер нь одоо сүүлийн үед энэ одоо энэ атомын цахилгаан станц ч юм уу те янз бүрийн дэлбэрэлт мэдрүүлэлт юм хүмүүс болж одоо амьтад их өөрчлөгдөж хувирдаг шүү дээ. Их сонь амьтад одоо энэ юунд Чернобыльд ч юм одоо үүссэн гарцсан байгаа гэж байгаа. Тэгээ ер нь дэлхийн нийтэд бол ийм сонирхолтой амьтад бол их бий болсон. Америкт тэгэхэд асар том царцаа нөгөө тариалангийн талбайны хүний одоо машин дээр байсан гэх жишээтэй. Тэгэнгүүт л одоо юу гэдэг энэ улс орн бол ер нь одоо энэ мутант амьтдыг их сонирхуулж хийж болох талтай. Энэ томроо яаж мэдгүүлсэн байж байгаа юм бэ? Ингээд үзэхээр Хүмүүс ороод янгууд янз бүр нянгуудыг ингээд бүр одоо нөө бөөс мөөсөө ч бүр ингээд томроод хараад ийм амтан байд юм байж тээ. гэдэг ч юм уу тий гэж бодчихл одоо. энэ бол зүгээр сансрын органик бит хийж байгаа байхгүй тий. Зөв хариултыг харцгаая. Там тургууд Мутант амттан бол биш юм байна. биш юм байна. 2 сая төгрөг доош унсан байгаа. Хэрэг үзэгчтэй зар сурталчилгааны дараа эргээд уулзцгаая. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч iPhone-ы албан ёсны борлуулагч Mobicom. Нидерланд улсын Амстердам хотын амтны хүрээлэнд нэгэн сонирхолтой үзмэр бүхий хэсэг 2014 онд нээгджээ. Энд ямар үзмэр нээгдсэн бэ? Нянг гэсэн хувилбар дээр 1 сая төгрөг, сансрын органик биет гэсэн хувилбар дээр мөнгө тавиагүй байна. Зөв хариултыг харцгаая. Мутант бол биш юм байна. 2 сая төгрөг доош унсан байгаа. Тэргүүлчтэй та бүхэн яг одоо боловсролсон зүйлээр 50 сая мөн чавны нэвтрүүлгийг үзэж байна. Нэвтрүүлгийн оролцогчид маань өнөөдрийн тусгай дугаар буюу гэр бүлийн дугаар хүрсэн ирсэн оролцогчид маань одоо 6 дахь асуултанд хариулж байна. 2014 оноос Нидерландын Амстердам хотын амтны хүрээлэнд нэгэн сонирхолтой үзмэр үзэгчдийг татах болсон байна. Энэ ямар үзмэр вэ гэсэн асуулт байлаа. Мутант амьтдын үзмэр байсан гэдэг хувилбар дээр 2 сая төгрөг тавьсан боловч доош унсан. Биш болж таарсан. Одоо харин нян сансрын органик бит гэсэн 2 хувилбар байна. Нян гэсэн хувилбар дээр 1 сая төгрөг тавьсан байгаа. Энэ бараг сонирхолтой гэж байгаа юм чинь. Яа. Мөнгө. Зургаат асуултаа давж чадлаа. Гэхдээ 1 сая төгрөгтэй үлдсэн байгаа. Одоо бидний өмнө 7-8 гэсэн 2 даваа үлдээд байна. Одоо ямар тактик хэрэглэе гэж бодож байна? одоо асуултаа хараад ер нь аюушгаа гаргаж ирээ да. Аюу гэдэг сэдвээ харчаад тэгээд бага оруулж ирээ. Тэгээ ер нь бол тэгээд юу ч мэддэг ч юм хэрвээ яг гараад ирлээс бүр 100% мэддэг юм байж бас харъя. 1 сая төгрөгтэй үлдсэн. Одоо бид 7 дахь асуултын сэдвийг харах гэж байна. За сэдвээ харъя. Интернет. За сэдв бол интернет. Энд дэвгүүдээ. Сэлгээ их үү? Сэлгээ. Яста залуучууд л Аюушгаа гаргаж ирээ тий. За. Бас нэг гишүүн болох одоо том охин Цэнд аюушгаа оруулж ирэх нь байна. за. Цомото их баярлаа. Уруу юм авсан. Хамсын онцгой нэвтрүүлгийн 7 дахь асуултан дээр тулж ирсэн байгаа. Сэдв бол интернет. За ингээд сэлгэгдэн орж ирж байгаа Цэнд аюушгаа угтан авцгаая. За баяр хүргэе. Уг нь гайгүй яваад биш үү? Гэтэ Шинээр орж ирсэн багийн 2 гишүүдтэй. Сая намайг 8-12 хот 2 яав. Үүний дараа 8 гишүүдтэй бол
ердөө 1 сая төгрөг үлдсэн байгаа. Сэдв бол интернет гэсэн сэдв байгаа. Одоо дэлгэцэн дээр 3 хариулт гарч ирнэ. Та тэр Санта Клаус аягүй сайн. Нэгдүгээр дэлгэц хөргөгчөнд толгоогоо хийсэн хүмүүс. Хоёрдугаар дэлгэц бие засж байгаа амьтад. Гуравдугаар дэлгэц богч ажиллаж байгаа хүүхдүүд. Google сайтаас 2 4 1 5 4 3 9 тэг 3 гэсэн тоонуудаар зурган хайлт хийхэд зөвхөн нэгэн өвөрмөц төрлийн зургнууд гарч ирдэг байна. Энэ тоонуудаар ямар зургнууд гарч ирдэг вэ? Йоо. Цагаада. Яна. Энийг бол үнэхээр буудахаас өөр арга байхгүй юм бэ. 2 4 энэ чи ямшлог хөөх боломж олго тий. Юу вэ? Өвөрмөц төрлийн юу гэсэн бэ? хөргөгчөнд толгоогоо хийсэн хүмүүс бие гарч ирдэг байна. богц ажиллаж байгаа хүүхдүүд өвөрмөц төрлийн зургнууд өвөрмөц энэ Би засж байгаа амт дээр тавих юм байна да. би л авч гисэн ингэж бодож байна. Ажиллаж байгаа хүүхдүүд бол нэг Хугацаа байна. 25 секунд үдсэн. хөргөгчөнд толгоогоо хийсэн ч бас өвөрмөц лий. Гэтэ тэрийг зургийг авах гэж Би засж байгаа амтд гэх юм бол тэр байж өвөрмөц төрлийн зургнууд гэдэг. Ингэж буутахаас өөр аргагүй. толгоог Үнэхээр ингэж хайж үзв. Харин энийг дараа нь ингэж хайж үзмээр юм байна. харин тийм 10 9 8 7 6 5 4 3 2 1 Бандоста! Тэргүүлжтэй 50 сая шоуны нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа. Нэвтрүүлэгт оролцож байгаа хоёр оролцогч маань 7 асуултанд хариулсан байна. Чин толгоогоо хийсэн хүмүүс, бие засж байгаа амьтад, богт ажиллаж байгаа хүүхдүүд гэсэн 3 хувилбар байлаа. Ерөнхийдөө бол боломжийг бодож үзв үү? хөргөгчөнд толгоогоо хийсэн хүмүүс гэхээр айгу олон таан дээр хүн болгон толгоогоо хөргөгчөнд хийгээд тахгүй учраас тийм олон зургийг хэлэхгүй байх гэж боддог байхгүй. Бийцж байгаа амьтад бол яг амьтны ертөнц гэдэг ч юм уу, амьтны ямар нэгэн нэвтрүүлгүүд ч юм уу, тийм юунууд, фотонууд бас их байх магадaltaй гэж бодоод байна л да. Яг энэ тоогоор хайлт ихэд аль нь гарч ирэх вэ гэдэг л сонирн байгаа. Тэр бол мэдэхгүй. Тэрнээс энэ тооны ард ямар ч одоо өвөрмөц төрлийн зургнууд байдаг. Зургнууд байдгаж болно шүү дээ. Тийм ээ. Богц ажиллаж байгаа хүүхдүүдийг ч гэсэн өвөрмөцөөр хийж болно. Жижигэн хөөрхөн хүүхдүүд үдээгээд нөгөө бохин хагараад уруулаа минь ялцсан тий тэгээд бохоо булаацсан тэгээд янз бүр тэгээд ер нь ягаад бие засж байгаа амьтад дээр тавив? Яг нөгөө зургнууд би болохоор нөгөө зургнууд мод гэсэн болохоор тэр болгон нэг хөргөгчөнд хүмүүс толгоогоо игээ зураг аваад авах болов явах бол гэдэг юм ботцъя. Тэгээд одоо ингэ бодоод хахад бол хамгийн өвөрмөц нь бол хөргөгчөнд толгоогоо хийсэн хүмүүс явах магадaltaй юм бэ. Яг тэр болгон хүмүүс тийг сэтгэхгүй шүү дээ тий. За оролцогчд маань ямар ч байсан бие засж байгаа амьтад гэсэн хувилбар дээр 1 сая төгрөгөө тавьсан байгаа. Энэ бол 50 сая уул шоуны нэвтрүүлгийн 7 дахь асуулт. Зөв хариултыг харцгаая. Богч ажиллаж байгаа хүүхдүүд бол байдаггүй юм байна. Тийм байна. За, Google-ийн саяны тоо бүхий тоонууд руу орох юм бол тийм ээ сайт руу орох юм бол хөргөгчөнд толгоогоо хийсэн хүмүүсийн зураг байдаг юм байна. Нэвтрүүлэгт маш амжилттай оролцож 7 дахь асуултыг хүртэл амжилттай оролцож чадлаа. Үнэхээр сайхан оролцлоо. Та бүхэнд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. За. Эргэмэгчтэй 50 сая уул шоу нэвтрүүлгийн тусгай дугаар үүгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баярлалаа.